За өнөөдрийн сургалт болохоор нэг айгүй гоё эмэгтэй орно. Миний жоох эмэгтэйчүүд дотроос крашлж явдаг эмэгтэй. Айгүй гоё чадвартай. За тэгээ Казахстан улсад анх бас нөгөө Алматы хотод DC-г нээж гэр бүлэрээ очиж ингэж нээгээд тэгээ Солонгос спонсорудаас вакуумжуулсан сургалт авсан. Тэгээ сургалтыг орох чадвартай, хамтран ажиллах ингээд баг хамт олныг айгүй гоё бүрдүүлж өгдөг. За дээрэс нь борлуулалтыг бол ингээд бүр талах шиг зардаг. Айгүй гоё чадвартай бүсгүй байгаа. Тэгээд удахгүй Diamond олох анууд арайгаа өгтөж авъя бүгдээрээ. Баярлалаа. Ямар их магтчихваа. Ингээ сууж байгаа дээрч хоо тавигдахтай. За манай эмэгтэйчүүдийн гээлийн гол орч найруулга нь болохоор одоо бидний нөгөө ампул байгаа шүү дээ. Ампулыг арай юм гээлэн өтгөн хэлбэрээр орч найруулга орсон байдаг. За дээрс нь дөрвөн төрлийн ургамлын ханд орсон байдаг. Тэгээ дөрвөн хандд нь болохоор тэрийг нь бактери эсрэг, хөрслийн эсрэг чийгшүүлэх, дээрс нь цайруулах гэсэн дөрвөн төрлийн ургамлын ханд орсон байдаг. Тэнгүүд энэ эмэгтэйчүүдийн гээлийг одоо жишээ нь хийгч хэрэглэнгүүд гоё цэвэршилт нь удаашин шүү дээ. Тэнгүүд би хэрэглэнгүүд хүн болгоны одоо эмэгтэйчүүд дотроо янз бүрийн асуудалтай байгаа шүү дээ. Тэгэхээр бүх эмэгтэй хүний асуудлыг тухайн хүн бүртэн тохирсон тааруулсан байдлаар шийдэх боломжтой тийм эмэгтэйчүүд ингээл төрөөг охтууд байгаас байгаа шүү дээ. Төрөөг охтууд энийг хэрэглэх юм бол төрхийнхөө өмнө нөгөө сав эрүүл яах юм бол эрүүл хөөх төрдөг. Энэ болохоор савныхаа одоо ямар нэгэн асуудлуудыг эмэгтэйчүүд төрхөөс өмнө хэрэглэх юм бол одоо бохирдлыг цэвэрлээд айгүй сайн сав эрүүл болоод эрүүл хөөх төрөхөд одоо яа гэм блэ. Заавал төрсний дараа хэрэглэх биш төрхийн өмнө бас хэрэглэе гэсэн зүйлийг бас маа Солонгос спонсорууд ярьд юм блэ. За тэгмүүд эмэгтэй хүний чинь дотор талд одоо энэ савнд ингээд одоо сав байгаа. Тэгээ тэрний доор нь одоо ингээд бас юм тэмдрүүлтэй юм нөгөө 8-альчиг юм эргэтэн байгаа хгүй савнд одоо эмэгтэйчүүдийн одоо дотор нь гэх юм уу хэлээ дотор гэх юм. Тэнгүү тэр нь болохоор яг юм мэдрэмжтэй одоо юм айгүй юм мэдрэг эргэтэн байд юм л да. Тэрэнд нь болохоор манай эмэгтэйчүүдийн гээл орснороо одоо яг юм тэр тэмдэглэлүүдийн илүү сайн мэдрэг болоход нь тусалж өгд юм. Тусалж өгд юм байна. За энэ niacinamide нь болохоор арьсыг цайруулна гэж байгаа байхгүй. Тэгээд Гепарис гэдэг навчны ханд нь болохоор бактери эсрэг нөгөө одоо жишээ нь тэр хүнд өрөвсөл бактери те ямар нэгэн одоо шин тэмдэг байгаа бол тэрийг дарж өгч байгаа. За тэнгүүд содом гиалуронт гэдэг нь болохоор чийгшүүлж өгж байгаа. Одоо уяатан байдлыг сайжруулж өгч байгаа. За тэнгүүд эсанчо ханд гэдэг нь болохоор өрөвслийн эсрэг балансыг тэнцвэржүүлж өгнө гэж байгаа. Тэг яагаад би энийг ярьж ийн гэхээр одоо эмэгтэй хүн болгоос танил олохоор янз бүрийн үр дүнүүд гарч ирж байгаа байхгүй. Одоо жишээ нэг эмэгтэй хүний одоо савн дотор нь юу хоргоо авдар үүсцэн хоёлаа ингээд хоёр талд нь хоёуланд нь ингээд хоргоо авдар үүсцэн тэгээ бүр ингээд тэрийг ахуулах залттай. Тэгээд ингээ эмчнэр бол ямар ч найраа байхгүй ч одоо хаалгаанд л ороо гэсэн юм шин тэмдгийг хэлж агаад тэгээд бид нар яг эрдэнэтэд танилцуулах үйл ажиллагаа хийж явж агаад тэгээд тэр эмэгтэй санал алга 3 арсыг хэрэглэсэн чинь нөгөө нэг дотор нь үүсцэн байсан хоргоо авдар нь ингээ арилсан. Тэгээ дээрээс нь тэр ихчээд одоо ингээд ямар ч бэлгийн дур хүсэл байхгүй ямар ч одоо тийм хуурай шилттэй тэгээд ерөөсөө ингээд хөө нөхрөө ойртоход л бүр ингээд дургуун нүрэл уур нүрээд гэсэн юм гэж аахгүй. Тэгээд эмгтээчд ингээлийн эргэлсэн чинь асуудлууд нь шийдэгдээд нөгөө хаалгаанд орох заалт нь байхгүй нөгөө үнийг чинь эрүүл болоод цэвэршээд ингээд гойлт. Тэгээд ингээд хоргоо авдраас нь үүдээд ингээд эхо орж турахын харангуут ингээд ханаар дүүр ургацаг үүссэн байсан. Яг тэгвэл тэр хоргоо авдраас нь үгүйсээ гараад байгаа. Тэгсэн чинь эмгтээчд ингээлийн 3 арцыг үгүйснийхаа хэрэглэснийхаа дараа эхондоо харуулсан чинь нөгөө ургац цөмнүүд нь бүгдээр байхгүй болсон байсан. Тэгээд бүр бандган дээр нөгөө ургац цөмнүүд ингээд гарч ирээд гэсэн гэж аахгүй өдөр болгон. Тэгээд жил гаруй өдөр болгон цус алддаг гэсэн гэж. Тэгээд дандаа цус алдaltaй байсаар хагаад одоо ингээ нөгөө нэг төмрийн зүтгэлд орсон. Тэгээд чи наадгаа ингээд хагалгаа хийж ял ахуулахгүй болвол чи одоо ингээд төмрөө буцаад ивийг нөхөж чадахгүй штэ гэх тэр чинь эмчнэр хэлдэг ус. За чи тэгээ өөр тийм эмчнэрээс хэрэглэхийн өмнө энийг ингээ асуусан. Нэг юм эмэгтэй штэ ингээл на би энийг хэрэглэж хүү гэсэн чи наачаас шал худлаа асуулж юм үлчээ те. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь мэдэхгүй технологи ямар тийш явж яаж хөгжиж байгаа мэдэхгүй. Тэр хүмүүс нөгөө яг ангаах ухааныхаа нөгөө нэг яг юм зарчин дээр л нөгөө сүрлээд байдаг. Ямар бүтээгдэхүүн гараад ямар үр дүн гарч байгааг юусэн мэддэг байна. За тэгээд тэр эмэгтэй ингээд аюугаа ганц эмэгтэйчүүдийн гэлээр одоо олоол асуудлуудаа шийдсэн мэт. За тэгээ би саяхан бас нөгөө нэг эмэгтэйчүүдийн гэлээр нөгөө миомны талаар бичлэг хийчихгүй. Тэгсэн чинь миний тэрний бичлэг маань бүр аймаа хандлт аваад 300 гаруй мянган хүн үзээ. Дээрээс нь 2800-д лайк шеэр аваад тэгээд ингээ амар хүнд хүрээ тэгсэн чинь хүмүүс л гоорс ганцхан гэлээр өстө нэрэ эмэгтэйчүүдийн миомыг арилгах гэж юу байсан өстө ганц шүлжээний бүтээгдэхүүнээс худлаа ярьлаа мөрлөө. Зин над руу хэд хэдэн эмчнэр дайрлаа. Эсвэл миний зургийг тавьсан. Эмэгтэйчүүд ингээл юм хизээж арилахгүй анаах ухаанд тийм юм байхгүй гэд. Тэгээд энүүний нөгөө хэрэглэгчдийн сэтгэл
бид нарт ингээл ер нь л ингээл ганцны хүмүүсийн сэтгэл байж идэв штэ. Тэр сэтгэл дээр болохоор нэгдэж манай Эрдэнэтийн их чинь тийм үр дүн байгаа. За дээрэс нь манай Zola Beauty гэх бидний спонсор тэдний нөгөө нэг пэйж рүү таад орох юм бол нөгөө амар алга хэрэглэгч нарын үр дүнгуудын юунууд байдаг хгүй. Комментных нь скриншотууд байдаг. Тэгээд тэднийг ингээ ороод ингээ би харлаа. За би өөрөө төсөөлдө хэтгээл нэрэл одоо юм шимэгдэхгүй бол яана мана гэл тэгсэн чи ер нь бол жижиг одоо мамыг бол шимэгдүүлчихдээ юм. Одоо тэр нь одоо нэг 3-аас доош ч юм уу тий сантиметр миллиметр ч юм уу тий. Тэнгүүд бүр томроод ирэхээр тэр чинь угаасаа яг яалтчихгүй ямар ч юм дийлдэхгүй болсон байгаа шүү дээ. Тэр нь зөвхөн ингээ хагалгааны заалттай малттай хүмүүст бол тийм л. Гэхдээ маа дэрэгч маань болохоор хагалгааны заалттай байсан хэрнээ бас зүгээр болсон шүү дээ. Тэгэхээр хүн болгоны бие онцлог бас ондоо юм бэл. За тэрнээс хойш та надад тест амар их чат ирэл яг мям арилгах минимум тэд миллиметр минимум тийм би энэ ийм асуудалтай гэл би бүр сүүл тесттэй чатанда хариулж чадахгүй. За тэгэл нөгөө эхний бичлэг маань ингээл амар вайрал болчлоо. За тэгэл би дараагийнхаа ер нь хийх ёстой юм гэл хийгээл оруулаад тэгэл би ер нь л эмгтээчүүч ингээд дотор өөдлөөс байгаа. Бидний ерөнхийдөө бол сав орчин маань ингээд хөрдөм байна л да. Ер нь бол яг насны заалт нь болохоор 40 градусаас хойш яваад ирэхээр эмэгтэйний сав ингээд халуун мэжидэг бол ингээд баг багаар хүрээд за хэвийн температур нь бол 38 тэ 36-аас ер нь бол ингээд доошоод одоо 35 34 гэл ингээд хурж эхэлж шít. Хурж эхэлж байгаа процесс болохоор тэр нь вакцины солилцоо нь удаашраад нөгөө нэг цусны эргэлтээ сайн гүйхгүй байгаа учраас ямар нэгэн нэм бактерийг айгүй сайн ингээд сорж авд юм байна. Тэгээд нэм бактери үрслүүд нь үүсээд замун дээрээс нөгөө цусны эргэлт сайн явахгүй болохоор биеийн юм нь багасж ирээд нөгөө цэвэржилт гэдэг зүйл явагдаж эхэлж байгаа байхгүй. За тэнгүүд савны халуун нь буураад ирэнгүүд бүхэл нөгөө нэг одоо болохгүй зүйлийн нөгөө процессыг бий болж штэ. Тэнгүүд эмгтээчдийн гелийн маань хэрэгжилж ихэснээр сав амар сайн халуун болд юм. Нөгөө цусны эргэлтээс хайжирч ирээд одоо энэ чи залуу өөдлөөс маань бидний эмгтээчдийн гэл рүү ороод ирэхээр одоо тэр үйл ажиллагааны сайжруулад унтаа байдал, талхуу байдалд ингээл орсон эд эсүүдийг сэргээж үуч, нөхөн төлжүүлж үуч гэсэн үг шүү дээ. Тэнгүүд ингээд эрэгтэй хүн ингээд одоо жишээ нь 4 төрсөн одоо 45 та маа нэг ихч байл л да. Тэр ихчийн нөхөр нь ингэж хэлсэн гинэ, найзууд нь ингэж хэлсэн гинэ. Бүрд нь ингээл хийхэд ингээл тийм хуурай, аргу тийм байдаг гэсэн чи одоо ингээд амар чигшэлтэй дээрс нь амар халуун ингээл ороод намаа ингээл бүр ингээл бум гэл ингээл сороод авч байгаа юм шиг тийм мэдрэмж өгдөг болцсон. Яг энэ эмэгтэйчдийн гэлийг хэрэглэснээс хойш тэнгүүд энэ маань нөгөө нэг тэр хүн савн буцаага залуу болоод ингээд халуун болсноор яах нь боцын солилцоо сайн гүйж ирээ цусны эргэлтээ сайжраад биений өмнө сайжрах нь нөгөө нэг халуун болоод ирэнгүүт өөрийнхөө чадвараар нөгөө байсан нэм бактери үүсэл бактериудыг устгах гэж байгаа байхгүй. За тэгээд хүний эмэгтэйчүүдийн сав чи хамгийн нэгдүгээр эрүүл байх юм бол бидний нүүр бас эрүүлэн гэсэн чинь. Тэнгүүдийн эмэгтэйчүүдийн зүйл маань сав маань эрүүл болоод ирэнгүүт нүүрний арьс гэрэлтээд толиогоод одоо зөвхөн эмэгтэйчдийн гэл хэрэглэж явах хугацаанд нүүрний бүтээгдэхүүн хэрэглэж явах хугацаанд нөгөө нүүрнийхэн сэрхнүүд нь бүдэрээд арьс нь амар тайгаад чигшэлтэй болсон зөндөө олон хүмүүс идэх байхгүй. Тэгэхээр эмэгтэйчдийн гэл эмэгтэйчүүд маань эрүүл байх юм бол бидний бас арьс гоё гэрэлцэн бас толгор байдаг юм. Тэгээд бид нар одоо цаанаасаа солонгосын одоо алдартай энэ гой сахнарын алдартай улс маань одоо сав эрүүл байх юм бол бид нар эрүүл байх юм байна. Ус хуух эрүүл байх юм бол бид нар бас эрүүл гоё арьстай байх юм байна гэдгийг нотлоод ингээд ийм яг цогцоор бүтээгдэхүүн гаргаж ирсэн. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүдээ ерөөхдөө бол ажиглах процесс нь болохоор хүмүүс өмнө яг лацын онгойлгохдоо юу яагаад гэдэг буруу онгойлгоод идэв байхгүй. За тэгээд эндээсээ татчихад ингэ онгохгүй бол зарим хүмүүс нөгөө нэг одоо жишээ нь энийг авлаа. Тэгээ энийг онгойлгож чадахгүй байснаас болоод энийг түлхээд дотор шахаачдаг юмнууд тохиолдод байгаа. За тэгээ бид нар ингээд одоо жишээ нь ингээд авчлаа. За тэгээ өтрийн нугаа тултал хийнгүүтлээ энийг шахлаа. Ахиж гаргаж ирээ дахиад үлдээдлийн шахаад тэгээ эндээс чинь нэг хөөх юм гарч ирдэг байхгүй. Тэрийн гадналтын төрөгчөнгүүд гадналтын өнгө болон бэлгийн уруул багасчдаг. За тэгээд энүүний бид нар нөгөө Казахстан очиод амьдарч байхад юу яасан бэхгүй юу? 5 төрсөн ихч тэгээд энийг хэрэглэхийнхаа өмнө доотынхоо зургийг авсан. Тэгээд 6 хоног ингээд 1 2 3 4 5 6 гэж 6 хоног ирлээ 6 хоног дахиад зургийг авсан чинь эмэгтэй хүн нөө төрөх тусам бэлгийн урал бүр ингээд дэлбэлжт юм билээ шүү дээ. Би яг ингээд цэцэг шиг заяа бүр ингээд дэлбэлцсэн. Тэгсэн чинь 6 хоногийн дараа гэсэн чинь энэ нь ингээд хумигдсан байсан. Тэгээ өөрөө тэр та нар би нэг юм харуулъя гэж тэр казак гэж бүр ингээд өөрийнхөө зургийг бидэрт харуулж байгаа юм. Тий.
Тэгээд бид нар бүр ингээд өөрсдөө гайхаж байгаа хгүй. Ягаад гэвэл бид нар өөрсдөө дээрийнхаа зургийг авч үзээгүй бас ингэж үрдүнгээ ингэж яаж үзээгүй. Бид нар хэдий ярьдаг ч гэсэндээ нэг яг үйлдэл болгож бас хийдэггүй. Гэтэ хийсэн авсан байсан ч гэсэндээ өөрсдөө яг хажуудаа үүндээ хизэж үзүүлэхгүй штэ. Тэнгүүд дээрх чилгаа руу үзүүлсэн бид нар бүр шок. Үнэхээр бас үрд өгд юм байна. Ягаад гэвэл нөгөө бидний цав орчмыг ингээд чангалаад өгд юм байл та. Тэгээ чангаснаар ингээд юм аа жоохон дээшлэгддэг юм. Тэнгүүд нөгөө бэлгийн урал манд дэлгэцэн мангууд ингээд жоохон хумигдаад дээш олж байгаа болохоор ингээд сойдож ирд юм байл та. Тэгэхээр эмгтээчдийн ингээл бол үнэхээр гоё одоо жишээ нь заавал асуудалтай байгаад тэр хүн хэрэглэн гэсэн ойлголт байхгүйгээр урьдчилсан байдлаар бас хэрэглээд болно. За дээрээс нь нөгөө жимсэн болохгүй аав хүмүүс бас нөгөө үндгээс нь багасаад нөгөө залуу эсвүүд нь одоо яг нөгөө нэг ажиллах үйл ажиллагаа нь бас багасаад ирт юм. Тэгэхээр нэс энэ залуу үүдэлсээ хэрэглээд өгснөөр бас жимсэн болохгүй байгаа хүмүүс бас айхуусаа үр дүн гардаг. Тэр нөгөө 4-5 жил үр суулгаад дээл дээрээс нь хүүхдтэй болохгүй ерөөсө болж чадахгүй жаад эмэгтэйчдийн гээлээ хэрэглээд хүүхдтэй болоод тэгээд энэ бизнесийг хийхээр шийдвэр гаргаад орж ирж байсан юм билээ. Булчин сулралт нөгөө арс гүний булчин сулралт тэр өөр имдэлгүй шийдэж байгаа хгүй. Тэгэхээр энэ маань нөгөө арс гүний булчинг давхар чангалж өгж байгаа болохоор нөгөө бид нар одоо яалтчгүй төрхөөрөө ингээл нөгөө ингээл ингэ завил юу яаж байгаа зөрүүлж байгаа л бид нар найдах ч юм уу эсвэл бол нэг ханиалгад тийш төрсний дараа яалтчгүй ингээл нэг рефлекс авчдаг юм биш. Яана тусаач байдаа гээл тий. Тэнгүүд энийг хэлснээс хойш тийм айдас бас байхаа болт юм лээ. Тэгээд эмэгтэйчдийн гэлээ санал болгохдоо заавал 3 хайртай санал болгоно. Би бүр за чи зээлэж болохгүй зүгээр 3-ыг аваа яваа. За нэгийнхаа мөнгийг өгчгөө дараа нь мөнгөтэй болохоор нэгийг үгүй мөгийг нь за хуцаа чи угаасаа нэгийг авчаад тэгэл гоё үтсэн бүтээч чангарч угаа дахиад за захиад бараг хэрэглэх хэрэг байна уу мэн үү гэх хүмүүс тэгж болдог. Тэгвэл 3 дахь хайрцагнаасаа яг нөгөөд чи яг асуудлуудыг шийдэж эхлэх байгаа хгүй. Тэнгүүд бид нар нөгөө ихний хараа жоохон чангарчгууд гоё илчлээ одоос бараг хэрэглэх шаардлагагүй гэл. Эмэгтэйчүүд амар нэгийг хэрэглээ алга болдог тий. Тэгэхээр заавал 3 хайрцаг хэрэглэж нөгөөний бас амын айгуусаа одоо жишээ нэг хайрцаг хэрэглэж хүмүүтлээ жоохон өтрөл чангарсан шүү дээ. Яг нөгөө ям бол нэг нөлөөлдөг юм билээ. Иймэрхүү тохиолдол айгуу. Тийм болохоор заавал 3 хайрцагаар санал болгож нэг хөөс имжлэгээ болгох хэрэгтэй. Тэгээ бид чинь нөгөө юмыг зарж ин гэж бодохороо яана энд хэлээд энийг авах болов айгуул юм тэг гэд авахгүй байх та гэд хүний хүмүүс аяг шийдвэр гаргаад байдаг. А тэгхгүйгээр та яг энийг энэ хүнд үнэхээр хэрэгтэй дээ. Энэ хүн одоо жишээ нь энийг хэрэглээд өөртөө итгэлэн нэмэгдэн нөхөр нь өөрт нь хайртай болно гэх мэтчлэн ингээл маш гоё гарах гоё өөр дүнгийн бодох юм бол тэр хүний бүр шахаа зүрзээл ахуулаач болгоо бид нар санал болгоод тэр хүнд өгөх хэрэгтэй байхгүй. Манай энэ маань маш гоё зөндөө олон юм шагналуудыг хүртсэн бас бүтээгдэхүүн байгаа. За тэгээд нөгөө нэг хүмүүс ингэж асуудаг навчаа жүжигчин навчаагийн бас ин айгүй олон гэлүүдээд шүү дээ. Тэр ингээд айгүйх хямдхан гэж авахгүй 180 мянгад гэлмэл гэл. Тэр хизээж одоо энэ 3 сартаа ургийн уснаас гаргаж авсан энэ одоо энэ дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг хизээж гүйцэхгүй үр дүнгийн гүйцэхгүй. Яг хөө тэр чангаруултын жоохон чангаруултын мэн гэж бас хэрэглэсэн хүмүүс хэлж байгаа хгүй. А тийм энэ чинь чангаруулан дээрээс нь таны савыг чинь залуужуулаад байгаа, өтрийг чинь чангалаад байгаа. За мөн дээрээс нь ямар нэгэн одоо хоргоо, ямар нэгэн хавдрууд байгаа бол тэрний чинь одоо нөгөө дарангуулаад байгаа гэх мэтчлэн нэг эмэгтэйчний гэлээр аим олон асуудлуудыг шийдэх боломжтой. Мэдээж орс найрлага штэ тэр хямдхан байгаа бол хямдхан л орс найрлагатай байна гэсэн үг шүү дээ. Тэг хүмүүс айгүй үнэтэй юм а гэдэг. А тэгтээ хизээч бид нар сая 800 сая төгрөөр косметик хагалгаа болон дотор нөгөө арт зүйний булчин чангалах тэр хагалгаануудад орж чадахгүй шүү дээ. Ер нь бол эмэгтэйчүүдийн гээл чинь нөгөө үүдэлстэй учраас энэ дотор та хэд маань ингээл айгүй болон залуу үүдэлээс байгаа л гэж ойлгож байгаа хэрэгтэй. Бид нар хүн төрөлхтөн болохдаа хэвлийнээс гарахтаа өөртөө үүдэлсээс бүрдсэн байдаг. Тэгээ бид нар ер нь бол 26 наснаас хойш эхлээд 25 наснаас хойш яваад ирэхлээр бидний үүдэлээс угаасаа багасд юм байна. Яг нэг 25 хүртэл гоё явж байгаа л 25-аас хойш эхлээд ирэхээр жоохон хайр сумжиж эхлээл чигштэй алдаж ирэхэл нөгөө коллаген багасаж эхэлж байгаа шүү дээ. А тэгэнгүүт тэр процессыг энэ залуу үүдлээс маань хэрэглэнгүүт нөгөө бидний үүдлээс маань хэрхэн багасж байгаа вэ гэхлээр зарим нь унтаа байдалд ороод, зарим нь залхуу байдалд ороод, заримных нь үйл ажиллагаанд саармагчаад ингэж эхэлт юм. Тэнгүүд энэ эмэгтэйчдийн гэлийг хэрэгснээр одоо жишээ нь тэнд чинь ямар нэгэн одоо өндгөвчний асуудал байна уу? Эсвэл бол өндгөвчин ингээд одоо нөгөө хэсээ ялгаруулахгүй байна уу гэх мэтлэн ингээд асуудууд байгаа шүү дээ. Тэнгүүд үнэхээр одоо чинь үр дүн гарсан үр дүн байгаа. Гэхдээ би хүмүүст тэгдий мямыг арилгаж исэн түүхэд маш олон байгаа. Та энэ сэтгэлүүдийг уншаад үзээрэй. Гэхдээ хүн болгоны биеийн онцлог шал ондоо учраас би танд баталгаа өгч чадахгүй. Ягаад гэвэл эн чинь нөгөө нэг одоо тийм юу биш. Бүрийн эмчилгээний бүтээгдэхүүн бол биш шүү дээ. Энд чинь зүгээр нэмэлт бүтээгдэхүүн гэж явж байгаа шүү дээ. Тийм болохоор та хэрэглээд үз. Хэрэглэж үзснийхаа дараа та
ямар нэгэн үр дүн гарахыг үзээрэй. Тэгэхгүй бол одоо юу юугүй хаалгаанд ороод тий ингээл савмаа ахуулсан тохиолдолд аюух байдаг шүү дээ. Миний гэргэн тойронд кейс бас саваа ингээл юу юугүй мдээгүй ахуулсан хүмүүс энэ нэмтэр шиг ингээл сонсоод ёо сав ахуулахын хүмүүс сонссон бол савтаа яж явахгүй юу гэж боддог. Тэгэхээр та тийм эрсдэл гаргахаас өмнө ямар тайжны хэрэглээд үзчих танаас одоо унах юм байхгүй тий. Хэрэглэж үзээ 5 дэх үр дүнгүй маа гэж бодсныхаа дараа та асуудалгүй санаа зовх зүйлгүйгээр энэ дээр эргэлзэж яхаар ингээд ямар нэг үйлдэл хийснийхаа дараа за үнэхээр энэгээр бол имжлэхдэггүй мэн. За миний эцэг шийдвэр бол хаалгаа юм гэдэг зүйлийг та шийдэх боломжтой штэ гэж хэлж байна. Тэгэхээр үндгийн эсийг ялгаруулахад нь энэ залуу хөдлөөсөө авчраас дэмжиж өгөх нь бодис хэлцээ тэр үйлдэлсийг нь буцаа залуу байхад нь тусалж өгч. Сав орчмыг залуужуулах. Тухай юу? Тий сав ахуулсан эмэгтэйчүүд чинь одоо жишээ нь бид нар чинь нөгөө даавраас болол ингээл ямар нэгэн ингээл процесс үйл ажиллагаа нь яваад байгаа шүү дээ. Сав ахуулсан эмэгтэй хүнд чинь ямар нэгэн одоо тийм даавар мавны тэр үйл ажиллагааг нөлөөлөх болчтой гэх юм уу. Нэг тийм ир шинж тэмдэг илүү их болоод ирт юм байл да. Сав ахуулсан хүмүүс бүр нэгэн ялангуяа хэрэглэж зөвлөл гэдэг байхгүй манай салгах спонсорууд яагаад гэвэл нөгөө ир бэлгийн даавар нь ихсээд ирэхээр тэр хүн чинь нөгөө ямар ч нэг зүйл дуурсалгүй дээрээс нь маш их хуурай шилт явагдаж байгаа. За тэгээд нөгөө нэг даавар нь ингээд бид нөгөө эмгэгчүүдээс зуулаад ингэж байгаа бол тэр хүн ингээд бүр яг ингээд одоо шинэ яг нэг ууртай байдал нь одоо жишээ бид нар чинь ингээд нэг гоё яаштай бол нэг сайхан ааштай бол ингэж байгаа бол тэр хүний яг нэг чигтэй юм муухай ааштай өрөөл байх жишээ нэ ч юм уу те. Тэмүүс аваа ахуулсан хүмүүсийг хэрэглэхээр буцаа нөгөө эмгтэй шинж тэмдэг нь яваад юм нэмэгдүүлт юм. За тэгээ нөгөө бэлгийн дурсал байхгүй болчихсон шүү дээ. Тэрэн дээр нь айгуу сайн буцаад бэлгийн дурслыг сайжруулах, чигшилтэй болгох гэх мэтчлэн одоо нөгөө нэг тэр саваа ахуулсан шинж тэмдгийг нь маш олон сөрөг тэмдгүүд байгаа шүү дээ. Тэр сөрөг шинж тэмдгүүдийг нь манай эмгэгчид ингээл тарж өгд юм. Тийм болохоор саваа ахуулсан юм чи одоо надад хэрэггүй гэж бодохоос илүү саваа ахуулсан тусмаа хэрэглүүл илүү сайн юм л. Тэгээ төрөг охтууд байгаа шүү дээ. Хүнтэй ондож үзег охтууд тэр охтууд болохоор гаднаас нь төрөгчдөг. Тэгээд дотоорсоо хийсэн ч болно. Яагаад гэвэл энэ чинь өөрөө ийм хүн болохоор тэр онгон ажлыг цоолох хэмжээнд биш юм байл та. Тэгээ бас хийдэг бас хүмүүс байлээ. Ер нь бол өмдөө ундаг байсан ч гэсэн хийх болно. Хийх боломжтой.